цаваа дуучны чинь CD-ийн хамгийн дундаас онцгой гэдэг юм CD байл л да. Тэг яг тэр дуун дуулаад үзсэн. Тэгээд ямар ч үгийн тод хэлээд тэгээд одоо аян сайн мэдээ. Аяын баг зэрэг илүү мэдээд ингээд өөрийн дагаад дуусах юм бол бас болох юм болов уу гэж доо. Тэгээ энэ дээр хамгийн дундаас онцгой тэр одоо тохирлоо. Тэгээд ямар ч гэсэн одоо тэгээд ийшээ ороод үзэндээ тэгээд энд чинь бас эвгүй юм шиг байна. Яг студийн бичлэгийн юм дээр нь ороход бол бас л нэлээд бас ур чадвар шаардах бах. Тэгээ бас санаа зовж л байна л та тийм. Гэтэ одоо алцахгүй хуу хамтдаа дуулах юм чинь. Эхний одоо дуулалтаар бас дууга хурдан тусгаж авдаг. Тий. Маш юм хурдан сурах ирээдүйтэй шав байна. Хайртай хоёрыг харцсан нэ хамгийн дундаас онцгойдоо. За. За нэг явчих уу? За одоо хоолоогоо засаад баярлалаа эзлээ. За анхны оролцоо гэхэд үнэхээр амжилттай байлаа шүү. Би түрүүн та энд хөтлөгч эзнийг сонссон байх. 10 жилдээ би ердөө 2 хичээл дээр их хайдаг байсан. Дуу хөгжим зураг 2. Тэгээ бусдад нь бол гайгүй байсан. Тэгээ сая бол үнэхээр одоо цовоо дуучинтай би зориг ороод бас цовоо тоолохыг хичээлээ. Тэгээ та нэлээд шипи авч харж дуулж байсан шүү дээ. Бас яг хөө тэгээд нөгөө манай багш маань юм би бас одоо сурагч шавь нь болж байгаа учраас бас багшийнхаа үйл хөдлөл бас тэр дохио зангааг бол бас харж дуулах нь зүг бахаа л гэж бодсон. Таныг бас сая багш гэснээс очроод гişүнд бас багшлал сурагтай байсан.
Гэтэ миний багш шүү. Нууц задлаад байна. Болооцолтой дэш таны хүмүүс. Тэгээ бид нар их олон одоо сайхан найзууд тий хоорондоо одоо нийлж суухтаа бас дуулдаг тийм найзууд л да. Тэгээд гол нь одоо Ариун Баатар гишүүний найз дуучин Очирбат гэж байгаа шүү дээ. Найз дуучин Ариун Очирбат. Баатар гишүүний найз дуучин Очирбат тий. Тэгээ та цаашаа ингээд одоо энэ анхны уран бүтээлээсээ та уран аваад цаашдаа дуулъя гэж ирнэ бодож байна уу? Өшөө дуу нэмж ирнэ өөрийнхөө урын сандаас авъя гэж бодож байна уу? За ямар ч гэсэн түрүү нэг бас сургуулийн үеэр бас өөртөө хэлжсэн тий. Нэг 3 одоо юм сүлд гэдэг юм уу амин чухал юм дуутай болёо гэж. Тэг ямар ч гэсэн миний энэ хамгийн ихний дуу бол хамгийн дундаас онцгой гэдэг юм дуу бол хүндтэй байр суурь эзлэх баха. Тэгээ би цоо дуучинтай одоо ерөөсө сургуулийн үеэр танилцаад ингээл дуулаад багшаа болоод ингээ миний хамгийн анхны дуу одоо дуу төрсөн түүх гээд Тийм 35 минутанд төрсөн үг шүү дээ. дуу төрсөн түүх гэдэг шиг нөгөө дуучин төрүүлсэн түүх гэж ярих юм бол цагаар хэмжигдэнэ. Тэгээ би бас энэ бол миний хувьд бол их бас дурсамжтай, дурсгалтай цаашаа миний урын сан бас нэг олон биш чиглээ гэсэн Очирбат гишүүнтэй харьцуулах юм бол олон биш байна. Гэхдээ чамбай нэг одоо 3-5 дуутай л болъё гэж одоо зорж байна. Тэгээ би энд бас дашрамд мэдээж хамтран одоо дуулсан, дуулуулж бас хөтлж авч явсан цогоо дуучинтаа бас партнердөө их баярлалаа. Тэгээ үнэхээр туршлагатай нэлээ эвлэг бас урд үүтэй надад одоо бас одоо дууны гэдэг юм уу ийм хичээлийг бол бас заасан шүү. Таньдаа бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас хэрвээ дуу маань ямар нэг хэмжээгээр жоохон ч гэсэн амжилт болсон бол таньтай одоо холбоотой гэж бодож байна. 11 сарын өнөөдөр 26-ны энэ өдөр бүгд бие биендээ монголоороо бахархаж монголынхаа тэр омгчлоор бие биентэйгээ сайхан одоо халуун дулаагаа солилцороо монголчуудын заяа бол одоо бас одоо өөдөө шүү. Тэгээд өөдөө гэдэг шиг тэр нэг илүү гэдэг шиг монголчууд бол илүү шүү л гэж хэлмээр байна. За маш баярлалаа. Би Монгол аялгау нэвтрүүлэг маань үргэлжлэж байна үзэгчтэй. Ингээд нэвтрүүлэгт оролцож байгаа төрийн түшөөдөөс маань гадна урлаг соёлын алдартай бас дуучид маань хүрэлцэн ирснийг та бүхэндээ дуулгасан байгаа. За урлагийнх нь маань төлөөл болж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин уянгыг тайзнаа урж байна. Эх орны сэдвтэй маш сайхан олон дуунуудыг энэ нэвтрүүлэг дээр дуулгаж байгаа болохоор бас мөн ялгаа байхгүй энэ дуунуудыг хөрөх баха гэж бодож байна. Хайдын хаданда бүрд бихүү сүргээрээ бичсэн